Дэлхийн монголчууд амжилт радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж энэ радион 3 дугаар студиэс хөтлөгч мөөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон. Өдрийн мөөгийнх. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар UBS хоолой эзнөө хүргээд өгье гэсэн уриатаар хамтран ажиллана. За мөн эрүүл амьдралын амтыг мэдрэх гэсэн уриатаар Юна мөний сүм хүчлийн ундаа хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны 5 гарагт орчин цагийн хаад гэдэг ийм булангаар явдаг. За өнөөдөр бид Камбож улсын хааны тухай ярина. Өөч. Энэ хаан бол хаан ширээнээсээ бүр 2 удаа татгалзж ийсэн. Тэгээд ер нь бол утсан хүүхэлтэй гэж бас зарим шүүмжлэгчд нь одоо юу гэдэг те нэлээд дургуутсан шүүмжилдэг. Тий. За тэгэхээр Камбож улс нь үндсэн хуульд хаант засаглалтай. Тэгээд Камбожийн хаан бол тус улсынхаа төрийн тэргүүн нь за мөн төрийн ёслолын үүрэгтэй. Тэгээд үндэсний нэгдлийн илэрхийлэл болж Камбож улсын соёл уламжлалыг хамгаалах юм ариун үүрэг хүлээсэн хүн байд юм байна. За хаанд улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Төрийн эрх барих дээд байгууллага нь бол мэдээж парламент, тэгээ гүйцэтгэх засаглалын бодит эрх мэдэл нь бол засгийн газартай байдаг юм байна. За ер нь бол Камбожийн хаанд улс чинь бүр 2100 жилийн түүхтэй юм байна шүү дээ. Нөгөө Норвегийн чи айгүй уртудаа түүхтэй гээл 1800 жилийн түүхээрээс ч бүр 2100 жилийн түүхтэй юм байна. За манай эртний өмнөх 1-р зууны үед байгуулагдсан Эртний Фунан гэж улс байна. За энэ улс бол далайгаар дамжаад энэтхэг хятадтай ингэж худалдаа хийдэг маш хүчрхэг улс юм байна. За. Тэгэд энэ Фунан улс 600 шахам жил оршин тогтнож жагаад дараагаар нь түүнийг залгамжилж Чинла гэдэг юм улс гарч ирсэн. Энэ бол 252 жил оршин тогтносон байна. Хөгжлүүлээд. Чи бүр 2100 жилийн түүхтэй гэж байна шүү дээ. За тэгсэн Чинла улсын дараа болохоор Анкор эзэнт улс 629 жил оршин тогтноод тэгээд 1431 онд одоо Сиам гэж ярьдаг одоогийн Таиланд те Таиланд улсад эзлэгдээд тэгээд уналтанд ороод 200 гаруй жил болсон юм байна. Манайх нөгөө манжийн даралт 200 гаруй жил болсон гэдэг шиг эднийх бас ингээд 200 гаруй жил болсон юм байна. За энэний дараагаар Сиам болон Вьетнам улсуудад удаа дараа хавчигдаж шахагдчихлаа. Аргаа бараад нийслэлээ хэд хэд удаа нүүлгэж үдсэн байгаа Камбож улс. Тэгээд сүүлдээ эзлэгдээд үлэм хэмжээний газар нутгаа алдаад соёлын хувьд доройтоод хүчрхэг хөрш орнуудын соёл хүч төрж орж ирсэн юм байгаа. Тэгээд уналт босолттой 432 жил явсны эцэст Францчууд ээлж ирж байгаа маа. Ер нь айгүйх одоо юу гэдэг эзлэн дүрмгийлүүлж исэн улс юм байна. Харин байнга л тэгээд Вьетнамд ажиллаж исэн, Таиланд ажиллагдж исэн. Тэгээ одоо ингээ Францууд эзэлж байгаа. За Камбожийн хааныг ярихын тулд хааны Камбож гэж улсын түүх заавал зэрэгцэж явах юм байна. Тэгээд 1863 онд Францууд ирээд за ингээд Камбожийн Нородом гэдэг хаантай гэрээ хийжээ. За Нородом хааны амнаас эд хөрөнгийг бол Францууд хамгаалнаа. За гэхдээ газар нутагт ирчин бид нар мал аж ахуй газар тариалан эрхэлнэ гэж гэрээ хийсэн байна. За ингээд ер нь бол аль биесаар биччихсэндээ Францыг колони болчихж байгаа байхгүй. Бараг колони болчихсон. Тий зүгээр нэг хааныг нь хамгаалж өгнө. Тэгээ үлдсэн газар нутагт тэр нөөстэй хүссэн юм хийн гэж. Хаан засаглал хадгалагдсан гэж одоо гадна талаас харагдаж байгаа. Гэхдээ бодит эрх мэдэл бол Француудад байсан. Тий тэгээд Француудтай нийлсний хүчинд за яах вэ? Камбож руу хөрш орнууд нь довтлохоо болсон гэж үздэг юм байна. За яг ингээд Францууд ингээд илүү зэвсэгтэй барууны тэ өрний орнууд ороод ирж хамгаалж байгаа учраас хажуутлын Вьетнам, Таиландууд нь одоо юу яахгүй эзлэн дүрмгийлэхэ болсон. За яг энэ үед бол мэдээж үндэсний бичиг, соёл, буддийн шашин гэдэг ингээд олон соёлын өвүүдэ хадгалж үлдсэн. За орчин үеийн Француудыг дагаад Европын боловсрал дэд бүтэц улс оронд нь баригдсан. Тэгээд хөрш орнуудад довтлохоо болгож явахтай яг Францууд болохоор Вьетнамыг, Лаосыг гэдэг ингээд хөрш зэрэгэлтэй улс орнуудыг нь эзлээд авсан учраас ерөөсөө тэр чигээрээ Францыг колони болгож байгаа юм л да. Тэр чигээрээ тэгэхээр ч одоо Францын мэдлэлтэй байгаа юм чи нэг рүү дайрч чадахгүй ч юм шүү дээ. Тийм. Тэгээд юу нөгөө хааныг нь л буулгаж чадаа буулгаад ингээд ширээнээс хаан ширээнээс нь буулгаад хайчаагүй Францууд яг хөтэ нэг юм бэлгэдлийн чанартай хаантай гэрээ хийсэн гэж яригадаад байгаа. Тийм. Ийм юм байна. За тэгээд харин Францууд болохоор Сиам буюу Таиландыг эзэлж чадаагүй байд юм байна. Нэрээ түүхэндээ тэгж яригддаг байх шүү. Эзлэгдээгүй гэдэг юм. Тийм гин. Тэгсэн чинь харин тэр Сиам улс чинь энэ түүхээр маш их бахархдаг. Бид нар бол одоо тий хизээч эзлэгдэж байгаагүй ийм улс орон газар нутаг гэж үздэг. Ингээд 49 онд Сиам гэдэг нэрээ Таиланд болгож өөрчилсөн. Тэгээд тэр Таиланд гэдэг үгний чинь утга нь өөрсдийнх нь тай хэлээр бол хиндэж хизээч эзлэгдэж байгаагүй улс орон гэсэн утгатай юм гинэ. Ирчлөө тус гэсэн. Тэгээд Таиланд болгосон юм гин. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед 40-41 онд Японы дэмжлэгтэйгээр Таиландууд ирж Камбожийн хэд хэдэн мужийг эзэлсэн.
Яг 2 дугаар дайны үеэр гэсэн үг. Дайн самууны үеэр. Нөгөө Францууд нь германчуудад эзлүүлсэн юу одоо хинийгээ тий Камбожо хамгаалах. Тий өөрсдөө аваачаад Германд эзлэгдсэн байсан. Яг энэ үеэр нь Японууд дахиж Тайландуудтай ирж Камбожийн хэд хэдэн мужийг эзэлсэн. За дараа нь Японууд өөрсдөө дахиж одоо юуны дангаараа ирээд 41-с 45 онд Камбожийг бүрэн эзлээд хяналтандаа байлгасан. За ингээд Францын цэргийн дэвлэгч гэсэн уул нь бол Камбожийг одоо Камбож ч Францын одоо юунд байгаад байгаа шүү дээ. Колон. Тэгсэн хэрнээ тэнд нь Японууд эзлэн түрэмгийлээд. За ингээд 45 он тайн дууссан, Японууд ялагдсан. Францууд эргэж ирсэн. Тэгээ Францууд эргэж ирээд 1953 он хүртэл Камбожийг дахиад Францын эрх мэдэл Францын нөлөөнд байлгаж агаад 53 онд Камбож улс Францаас албан ёсоор тусгай тогтнолоос зарласан. Өстой зовлон үзэн гэж хэлж болохоор ус юм а тий. Тийм байна харин. За яг энэ түүх яваад дуусны дараагаас буюу одоо энэ ярих эхлэлээс эхлээд орчин үеийн Камбож орны түүх эхэлж байгаа. Энэ бол за өмнө ингээд зовсон хэцүү байсан юм бол тий. 20 дугаар зуунд хамгийн хүнд хэцүү эмгэнэлтэй нийгэм улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг туулсан улс бол Камбож улс яалтчгүй мөн. Тэгээд сүүлийн нэг 70 гаруйхан жилийн дотор одоо юу үзсэн байна гэхлээр колоничлол, хаант засаглал, бүгд найрамдах засаглал, коммунист дэглэм, иргэний дайн, гадаадын түрэмгийлэл, нэгдсэн үндэсний байгууллагын хяналттай шилжилт, үндсэн шинэ үндсэн хууль ардчилсан тогтолцоог ээлж дараалан туулаад энэ өдөртөө золгосон гэсэн үг л дээ. 70 жилийн дотор ийм олон зүйл колонтой байсан, хаан засаглалтай, бүгд найрамд гэл ерөөсөө ингэ айгу ямар докторгүй юм бэ те. Харин тийм юм байна. Амар юм байна. За тэгэхээр энэ бүхнийг Камбожийн хааны 3 үе давж гарсан юм байна. За хааны үе гэсэн хааны удам гэсэн үг шүү дээ. Тэгээд Камбожийн одоогийн хааны аав нь яг одоо байгаа хааных нь аав нь Нородом Сянок гэдэг юм хүн байд юм байна. За энэ 1922 оны 10 дугаар сарын 31-нд төрсэн хүн байд юм байна л да. Тэгээд эртний Нородом ухсааны хааны удмын хүн гинэ. За тэгсэн нөгөө Францын колони байсан саяг нэг ч одоо нөгөө Вьетнамын Хошимин гэдэг лөө. Тий Хошиминд энэ аав нь боловсрол эзэмсэж агаад дараа нь Францад очиод Парист сургууль сурж исэн юм байна. Одоогийн хааны аав нь гэсэн үг шүү дээ. Тэгээ Францад түүнийг 1941 онд дөнгөж 18 настай байхад нь Камбожийн хаан болгоцсон. За тэгэнгүүтээ яагаад хаан болгосон гэдэг нь бас учир шалтгаантай. Энэ чинь 1941 он гэдэг чинь 53 онд тусгаар тогтнохоос өмнө 10 хэдэн жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Яагаад хаан болгосон гэхээр за нэгд бол энэ залуу хөхт юм байна уу. Тэгээд ер нь хоёрдугаарт урлагт ингээд дуртай талтай юм чинь нэг тийм устар хөөцөлтөд авахгүй байлгүй. Үгэнд ч амархан орчин удирдахад ч хэлбэр гэд эдний аавыг нь одоо байгаа хааны аавыг нь хаанд залж исэн юм байна. Францууд ер нь бол гарынхаа дор уцаа үгэлтээд болгож байна те. Одоогийн хааны аавыг нь. Тийм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар юу бийц хоолой эзнэ хүргээд өгье гэсэн утгаар хамтран ажиллаж байна. За юу яаж байгаа? Улаанбаатар хотын одоогийн ресторануудыг нэгтгэсэн ийм хүргэлтийн аппликейшн UB Eats гэдэг аппликейшн байгаа. За эднийх өөрсдөө хоолой хийгээд хүргэн дээрэс нь бас өөр ресторанууд бас энэ UB Eats дотор нэгдсэн байгаа. Тийм байлээ. Тэгээ ланч нь айгүй гоё юм билээ. Одоо жишээлбэл манайхан яг ингээл дотроос хоол идчихдэг болохоос бусад газрууд найзуудыгаа сонсохоор өдөр юу иднэ гэдэг чинь хамгийн том асуулт идэв билээ шүү дээ. Тэгэхээр өглөө ингээд та ажилдаа за 8 гэд ирдэг ч юм уу 8:30 гэд ирдэг ч юм уу те 8-аас 10:30 хооронд бол юу идэхээ бодцоод тэгээд UB Eats гэдэг энэ аппликейшн руугаа ороод шууд захиалга өгч болох юм билээ. Тэгэхээр таны захиалга 11-ээс 12-ийн хооронд хийгд чинь тэр ресторанда тэгээд 12 цагаас 1 цагийн хооронд танд өдрийн хоолнууд ингээ хүрээд ирнэ. Яг ажил дээр ч хүргэлтээр. Яг ажил дээр хүргэлтээр ирнэ. Тэгээд офисоор одоо жишээлбэл офист ингээд нэг байгууллагад 20 хүн суудаг байлаа гэхэд 20 хоол захиалах юм бол ерөөсөө л хүргэлт нь 1000 төгрөг. Ийм гоё. Тийм байлээ. За юу яаж байгаа? UB Eats одоо бас урамшуулттай байгаа юм байлээ. Шинэ хэрэглэгчийн урамшуул зарласан. За энэ нь та эхний захиалгаа хийгээд 8000 төгрөгийн эрхийн бичиг авах боломжтой. За эхний захиалгаа хийгээд 8000 төгрөгийн эрхийн бичгээр дараагийн захиалга дээр одоо тэр 8000 хасуулаад хөнгөлөлтөө аваад явчих болно. Тэгээд эднийх ингэж хэлээ хүргэлтийн дундаж хурд бол 54 минут. Тий, манайх бол яг цагт нь хүрэх гэж хичээж явдаг гэсэн байна лээ. Тэгээд эднийх өөрсдөө UB Eats-ийн ийм галтгооны хоолнууд байна. Дээрээс нь маш олон ресторанууд байгаа. Тий. Энэ ресторанууд нь гэхдээ 1 цагаас хойшоогоо нэгддэг юм билээ. Яг ланчны хувьд болохоор 13 цаг хүртлээр UB Eats өөрсдийнх нь нөгөө ингэж гаргаж байгаа одоо ланч гэдэг чинь өдрийн хоол шүү дээ. Өдрийн хоолнууд нь гарчаад за 1 цагаас хойшоо 23 цаг хүртэл эдний дээрээс төрөл бүрийн гоё рестораны хоолнууд байна. Дээрээс нь уух зүйлүүд маш хямдхан юм билээ. Алкохолтой, алкохолгүй за тэгэл бүр бидний хэрэглээнд өгдөг бох хүртэл аппликейшн дээр нь зарагдаж байгаа шүү. Та би энэ UB Eats-ээр ганцхан хоол биш нэр ороо магадгүй хоолоо уух юм аа. Тэ бүр ингээ тэ
уух юм уу бүр ингээд тэр алкоголч байлаа тий. Ингээд уух юмнуудаа нэгтгүүлээд аваад ирж болно тий хөргүүлээд. Айгуу гоё хямдхан нэр хөргүүлээд ирэх боломжтой. Одоо ингээд найзуудтайгаа хаяа ингээд сууж ахаар нэг юм идмэрш юм шиг тэгэл ингээд яг гарах гад ихэр залхуураад идэг шүү дээ. Нэгнийд ингээд сайхан сууж идэг. Гэр эзнийг хоол хийж гэхлээр нөгөө гэр эзэн чи яа гэл ингээд идэг. Тэгвэл сайхан нийлж агаад UB Eats-ийг ашиглаад захиалга дутчих болох юм билэ. За. Утасныхын дугаар 77 5 16 16 гэдэг утсаар лавлаарай. 77 5 16 16. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ. UB Eats хоолоо идсэн үү хөргээд өгөө гэсээр айтагаар хамтран ажиллаа. UB Eats гэж апп юм уу гинэ? Тийм UB Eats одоо идэх гэдэг нь ийтэй гэдэг шүү дээ. UB Eats гэд бичээд аппликейшн татаад авчихна. Гар утсандаа суулгачна. Тэгээ нэг удаа захиалга хийжээд хоёр дахоос нь танд купон өгч илээ шүү. Тэр купонуудаа цуглуулад дараа нь ашиглчихна. За бид Камбожийн хааны тухай ярьж байгаа. За ингээд 18хан настай залуухан одоогийн хааных нь аавыг 41 он Францууд одоо тоглоомын баг хаан болгож тавилаа тий өөрийнхөө утсан хүүхэлтэй болгож. За ингээд ямар ч байсан нэг улсын хаан байна энэ ч одоо ард түмэн нь Нородом Сианукийг шахаж эхэлсэн. Ард түмэн ингээд хаантаа болчлоо шүү дээ. Тэгэнгუут за юу яа Францаас тусдаа гарья тусгаар тогтнолоо зарлая гэж ард түмэн шахсан. За ингээд нөхөр бол Францтай дипломат арга замаар хүсэл тавьсан. Яг аз таарж тэр үед Англи улс одоо чинь хөрс зэрэгэлт Англи улс нь юу яасан Аз Африк тугаа колониудаа ер нь бол ингээд тусгаар тогтнолыг нь олгоод эхэлсэн. Тэгээ ер нь яг энэ үе бол дэлхийн нийтээрээ том колоничлогч орнууд задраад тэгээ улс орнуудад ингээд тусгаар тогтнол эрхийг нь өгж байсан энэ үе таарсан учраас Францууд ч гэсэндээ цааргалгүйгээр тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн. 53 онд Нородом Сианук хаан Камбож улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан гэд бүр үндэсний баатар болвоо. Бид нар хаан маань гарч ирээд улсыг маань Францаас ингээд тусгаар тогтнууллаа гэд. Уул нь зүгээр л цагийн салхигүй ингээд таарсан байсан л да. Тий. За ингээд ард түмэн чухам Нородом Сианук хаан мэн гэдэл ард түмний хайртай хаан боллоо. 2 жилийн дараа 55 онд хаан ширээгээ эцэгтэй шилжүүлж өгөөд. За. Тий. Өөрөө хаан байж яснаа. Тусгаар тогтуулсныхаа дараа 2 жилийн дараа хаан ширээнээс өөрөө болоод хаан ширээгээ аавдаа өгчөөд өөрөө ерхий сайд болсон. Оо зөө. Тий. За тэгээд засгийн газар тэргүүлнэ. Үндсэн хуулийн хаант засаглалтай Камбожийн хаант улсыг байгуулсан. Тэгэхээр аав нь бол аавын хаан ширээнд суулгангуудаа бэлтгэлийн чанартай хаан болгоод өөрөө яг гол эрх мэдлээ бариад ерхий сайд болоод засгийн газар тэргүүлсэн. За ингээд энэ үеэс Нородом Сианук төвийг сагсан бодлого баримталсан юм байна. За яг энэ үеэр чинь 55 он гэдэг чинь хүйтэн дан оргилдоо тулж эхэлсэн. Зөвлөлт холбоот улс Хятад улс, Америк нэгдсэн улс гэд ингээд бүгдээрэнтэй нь уул нь энэ Нородом Сианук гэж ерхий сайд хаан байж байгаа ерхий сайд болсон хүн бүгдэнтэй нь одоо юу гэдэг те манайх хэний чинь талд орохгүй гэд бүгдэнтэй нь аюугаа тэнцвэртэй харилцаж исэн юм байна. За мэдээж хүйтэн дайны үед Америк зөвлөлт холбоот улс гэд хоёр том тэргүүлэгч гүрэн энэ хоёрыг дагсан хоёр том одоо юу байлаа үзэл суртлын нэг юм дайсагнал байсан. Тэгсэн сүүл рүүгээ зөвлөлт холбоот улс Хятад хоёр юу яагаад адилхан коммунистууд байж хоорондоо таархаа болоо. За ингээд бүр зөвлөлт холбоот улс Хятад тэгээд барууны орнууд буюу Америк гэсэн ингээд гурван ийм бие биентэй одоо юу гэдгийг таардаг нэг ийм гурван улс гарч ирсэн. Тэг нөхөр бол ямар ч байсан гурвантай л ингээд ижлэгээ харилцах гэж Нородом Сианук гэдэг ерхий сайд их үдсэн юм байна. Тэгээд ер нь өөрөө ингээд уг нь манайх аль ч улстай дайсагнахгүй одоо юу гэдгийг капиталистуудтай харилцсан, коммунистуудтай харилцсан гэдээсэн ч гэсэн дотроо бол улс дотроо бол нэлээд тийм коммунист маягийн тийм ардчилсан одоо юу гэдгийг ийм чөлөөтэй байдлыг нэлээд хааж хомсон, авилгал нэлээд нэмэгдсэн. За тэгээд дээрэс нь нөгөө витамин дай эхлээд ингээд витамин дайны одоо сүүдэр хүртэл энэ улс дээр нэлээд орж ирсэн гэж үздэг юм байна. За тэгсэн одоо 1970 онд генерал Лоннол гэдэг энэ хүн Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийсэн. За тэгсэн Нородом Сианукийг түлхэж унгаагаад Камбожийн хаант улс биш бүгд найрамд хуусалгаж зарлаж тунхаглалчлаа. За бүр ингээ хааны нав аачлаа. Тэгсэн Нородом Сианук Хятад руу ингээд энэ үед дөрвөж гарангуудаа Бээжингээс улс төрийн орогнол хүссэн байгаа байхгүй юу? Тэгээд Бээжингээс бүгд найрамдах засаглалыг унгаах зорилготой улаан кхмерүүдтэй холбоотон болоод дэмжиж эхэлсэн байгаа. За гэхдээ өөрөө нөгөө дуртайтай ч яг тийм улаан кхмерүүдийг дэмжсэн юм бол биш. Дэмжигч маягийн нэг юм дэмжиж байгаа юм шиг дүр үзүүлж агаад. Тийм. Ингэж аяглахгүй болохоор угаасаа улс төрийн тавцан дээр нэр хүнд нь ингээ унаад хинч биш болох гэсэн юм байна л да. Тэгээ улаан кхмерүүд түүний нэр хүнд холбоо сүлбээг ашиглаад бослог гаргасан. Тэгээ ингээд иргэний дан гарч байгаа. Гэж одоо айгүй хэцүү юм туулсан улс гэдэг байгаа шүү дээ. Харин үнэхээр зовсон улс юм байна. Ингээд 1975 онд Пол Потын удирдсан улаан кхмерүүд ялалт байгуулад тэгээ Нородом Сианукийг төрийн тэргүүн болгосон ч нэг их удаагүй өөр бодолтой дотор тамиртай хүн байсан гэдгийг ил болоод мэдээд тэгээд гэрээ хорионд оруулсан.
Тэгэнгүүт нөгөө Пол Пот болохоор улс орон даяар коммунист дэглэм тогтоогоод хэлсэн. За энэ Пол Пот бол түүхэнд алдартай одоо юу гэдэг юм бэ ярахчин одоо юу гэдэг хэдэн 100 мянгаар нь алсан ийм амар том одоо юу гэдэг юм хэцүүхэн төрлийн нөхдүүдийн нэг. За Пол Пот бол маш муухай авиралсан. За ер нь бол ихэнх хүн амыг хотоос хөөж гаргаад бүгдээр ингийн тарай гээд ингээд хотод байсан хүмүүсийг хөөцсөн хөдөө тосгон руу хотод үлдсэн иргэд сэхэтнүүдийг хорт капиталистууд гэдээ ерөөсөө ингээд шууд бөөнөр нь барьж аваад шорон тэгээл тэндээс нь цаазлаад байсан. Тэгээ ер нь бол багш эмч тэр үтгэл зүгээр гадаад хилтэй хүмүүс ер нь бүхэл боловсралтай гэсэн гайгүй хүмүүсээ нөхөр барьж аваад буудаад байсан. Тэгээд одоо чинь энэ Пол Потын галзуурлын үед хөдөө тосгонд нүдний шил зүгдэх хүн тааруул шууд чимүү сэхэтэн ирдэмт ингээл нийлэл зодоод алчдаг. Одоо та тэгээд нүдний шилтээсээ баларх нь шүү дээ. Тий тэгээд дуусаа. Тэгээд бүх сургууль шашин ерөөс ингээд бүх хувийн өмчийг устгаад улсын өмч бүгдийг нь улсын өмч болгосон. За ингээд бүхнийг ард түмний нэрийн өмнөөс нам удирднаа гэсэн. За ер нь бол нэг ийм утоп коммунизм буюу одоо мөрөөдлийн ийм үл гүйцэлдэх коммунизм гэж одоо юу гэдэг улс төр судлаач нар энэ үйлдэлийг хэлдэг. Тэгээ ер нь бол одоо чи яг энэ бүхнээс болоод цаазлуулаад шоронд хүчээр хөдөлмөр эрхлүүлснээр болж ам өргөдсөн, өлсгөлөнд нэрвэгдсэн. Ердөө 4 жилийн дотор Камбож улс 2.2 сая хүн нас барсан гэж үздэг. Камбожийн нийт 25-аас 30% нь энэ Пол Потын одоо яргаллын үед байхгүй болсон. За ингээд Пол Потын дэглэмийн үед ард түмэн бүр үе олноороо хятуулаад үхээд тэгээд ер нь төрийн тэргүүн яг ийм амар юм болж хахад төрийн тэргүүн гэдэг цолтоогоо л байсан хаан. Тий. Уул нь бол хаан шүү дээ. Ноrodom Sihanouk байсан. Тэгтээ юу ч хийж чадаагүй. Өөрөө гэрээ хорионд. Тийм юм байна тий. Тэгээ бүх эрх мэдэл Пол Пот гэж тэр удирдагч нөхөрт байсан. Дарангуйлагчд. Хөөх юм дөрвөж явж байгаа л ийм зам руу орчичтэй гэхгүй. Тэгээд ер нь бол яг энэ үеэр ингээ нөгөө Ноrodom Sihanouk хаан байсан хэрнээ ард түмнийгээ бүр бүр саяар нь хядуулж ингэж зовлон зүдгүүрт унгаж яхад юу ч хийж чадаагүй. Тий ингээд ер нь бол арчаагүй хаан гэдэг утгаараа ер нь бол ард түмнийхээ дунд нэр хүнд маш их унсан юм байлаа. За Улаанбаатар хотод 14 цаг 29 минут болж нэвтрүүлгийн дэмжийн ажигчдад танилцуулнаа. Ард жанчуулангийн анхны ундраас авсан аршаан хандгаатай жанчуулан нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байна. За хандгаатай жанчуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй он удаан хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэдэг болсон. Та өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндээ дэмжээрэй. Захиалгын утсыг хэлээд өгчээ тий. 88 тэг 5 37 73 юм байна. 88 тэг 5 37 73 нэвтрүүлгийг ард жанчуулангийн анхны ундраас авсан аршаан хандгаатай жанчуулан дэмжиж ажиллаа. Баярлалаа. За бид өнөөдөр Пол Пот гин Камбожийн хааны тухай ярьж байна. Камбож гэхэр одоо энэ Sihanouk гэдэг энэ хааны нэр биш Пол Пот гэдэг дарангуулагчийн нэр түүхэнд амар тод үлдсэн. Тийм ээ. Ноrodom Sihanouk гэдэг хаан байсныг би одоо л мэдчихэв. За тэгсэн Камбожийн энэ уймын самуу хямрал хөрш орнуудад нөлөөлж эхэлсэн. Маш олон хүн ингээд эх орноосоо зүгтаагаад гадаад руу дөрвцсэн байгаа. Одоо энэ хажуу дахь хүн зүгээр нүдний шилтээгээсээ болоод үхээд ахарч алуулаад ахарч хин тэр улс орнд байхыг хүсгэвдээ тий. Тэгээ мэдээж нөгөө хөрш зэрэгэлдээ Вьетнам болон Таиланд, Лаос улсууд руу хамгийн түрүүнд гарна энэ ойлгомжтой. Тэгээд зөвхөн Вьетнам руу 300 мянган дөрвөгч энэ үеэр орж ирсэн гэж байгаа. Тэгээд Таиланд руу 200 мянга гарсан гэж үздэг. За ер нь бол нийтдээ 1.2 сая хүн эх орноосоо зүхтаасан гэдэг юм лээ. Тэгээд нөгөө нэг арай нэг жоохон энэ хүмүүс дундаа дэвшилтэд үзэлтэй хіднөө Ласоор дамжаад Франц, Америк нэгэн улс руу гарсан юм уу да? Америк руу. За. Ингээд 300 мянган дөрвөгч гів гинтгэн одоо нэг улсад орж ирэнгүүтэл гудамжинд нь хоноглол, ууланд нь бүгээл, хоолундын хороогоол, нүдэнд орсон хог шаар шиг юм төг ядаргаалаад ангууд нөгөө Вьетнам улс ч одоо үүнд нь маш их дургуутж байгаа юм байл та. Тэгээд Пол Потын дэглэмийг унгахаар шийдэж байгаа. За. Ингээд 1979 оны Вьетнамын дайнд ялцсан одоо энэ нэг хойд өмнө гэдэг яасан шүү дээ. Байлцсан шүү дээ. Тэгээд хойдох нь өмдөө эзэлж аваад нэгтгэжсэн юм маш хүчрхэг аримтай улс байгаа байхгүй тухайн үед Вьетнам бол. Тэгээд Вьетнам улс Камбож руу цэргэлж довтлоод нийслэл Пномпень хотыг нь эзлээд тэгээ улаан гихмэрүүдийн дэглэмийг түлхэж унгаасан байгаа. Ашгүй гэх юм уу. За Пол Пот гэсэн энэ үед яасан гэхээр Таиландын хил рүү цухтаагаад хил гарсан гэж
худлаа мэдээлэл өгсөн байгаа. Тэгээ хил орчмын халуун орны өтгөн ширэнгэд партизан маягаар амьдарсан гэж байгаа. Тэгсэн мөртлөнгөөс айгу төвхтэй ч одоо нөгөө уг нь бол ингээ араас нь энийг ингээ хөөж байгаа байхгүй юу. Гэхдээ олоогүй 20 жил орчим жунглд амьдарсан гэж байгаа. Тэгээ 1988 онд нас орсон байт юм байна шүү дээ. 100. Ааха. 20 жил жунглд амьдрна гэдэг чинь амар. Тэгвэл ингээ айгуу сонио. Одоо энэ чинь 20 жил ингээ амьдарсан гэж байгаа шүү дээ. Үе үе ингэж зураг бичлэг нь гарч ирээд би эргэж очноо, дэглэмээ тогтооно гэдэг гинэ. Амар мэдрэл мотой. За тэгсэн Хэнг самрын гихчээр тодгойлуулсан Кампучийн ардын бүгд найрамдах улс гэж ийм ус байгуулагдлаа. Дараа нь одоо энэ Камбожийн л хэцүү юмыг яриад байна шүү дээ. Пол Потыг унахсны дараа. Дараагаар нь гэсэн үг тий. Тэгээ энэ нь Вьетнамын дэмжлэгтэй коммунист чиг баримжаатай төр зэсэг байлаа. Одоо нөгөө Вьетнамууд ч орж ирээд угаасаа ингэ нэг юм дарангуулагч байхгүй болгоод өгсөн юм чинь ийм л болж таарч байна л да. Тэгээд Пол Пот болон улаан гихмарууд одоо хүн нэвтэршгүй ширэнгэн ойн бүсэд партизаны дайнд шилжиж байгаа. Юу яасан юм бэ? Камбож улс Зөвлөлт холбоот улс болон Вьетнамын дэмжлэгтэй Кампучийн ардын бүгд найрамдах улс. За, Хятадын дэмжлэгтэй улаан гихмэрүүд, Америк нэгдсэн улс, Хятад, Тайландын дэмжлэгтэй Хунсен Нородом Сианукийн эвсэл, барууны орнуудын дэмжлэгтэй ардын үндэсний эвсэл гэдэг ингээд дөрвөн том хүчин болоод хуваагдсан. Камбож дотроо. За ингээд иргэний дайнтай хоорондоо дайтад байдаг. Олон тал ингээд дөрвөн тал хоорондоо ингээд мөргөлдөөд алалцаад байдаг. 12 жил ингэж иргэний дайнтай байсан. За ингээд Камбожийн ой тайгад баг тасралтгүй одоо юу гэдэг тулалдаан бослого дайн тулаан болсон. Бүр зарим суйрангууд бол ингээд 3-4 удаа ингээд ээлжлээл одоо юу гэдэг ардын үндэсний эвслийг нь эзлээл байж яснаа л дараагийнхан Хунсен Нородом Сианукийн эвсэл нэрэл эзлээл тэгэл улаан гихмэрүүд нэрээ бүрт толгой нэргээд ямар муухай юм бэ. Ингээд 3-4 талууд ингээд ээлжлээл ингээд ирээл эзлээл жөлөөлөгдөөл ингээд яваад байсан. Дунд нь мөн хөөрхи энгийн иргэдэлстэй хэцүүдэж байна. Тэгээд ер нь бол тухайн үед Камбож бол дэлхийн хамгийн их газар доорх мин байршуулсан улсуудын нэг байсан гэдэг юм байна. Тэгээд 80-аас 90 оны хооронд хамгийн багадаа л гэхэд 10,000 хүн газрын миннээс болж амьдсаа алдсан, эсвэл одоо ингээд хөл гараа тайруулж дахир дутуу болсон. Энэ нөгөө дайны энэ нөгөө дайны үед авчиад ингээд газрыг битүү минжүүлээ хийцэн. Тэгэд 79-оос 91 оны иргэний дайм болон өлсгөлөн халдвар төвчин ядуурл зэрэгээс болоод 500 гаруй мянган хүн энэ үеэр амь өргөцсөн гэж үздэг. За ингээд Тайланд улс Камбожтой ядж яхад хилээ хаагаад за ингээд Тайландын хил дээр бүр дөрвөстэй лагарт ингээд эх орноосоо Тайланд руу ингээд цагаачлах гад дөрвж гарах гэжсэн 300 мянга гарчим Камбож хүн яг Тайландын хил дээр авч ингээд наашаач хүү цаашаач хүү гацаад яг тэнцэнэ тэгээд олон улсын хүмүүнлэгийн санхүүжилтээр нэг юм төр зүр амь зогоогоод ингээд дөрвөстэй хуаран үүсэж исэн юм байна. Тэгэд энэ хооронд нь харин тэр Хин Самрын буюу одоо тухайн үеийн ерөнхий сайд дотооддоо өөрийнхөө улс төрийн нөлөөгөө алдаад 85 оноос Хунсен одоо Хэнг Самрын гэдэг ерөнхий сайд одоо улс төрийн нөлөөгөө алдаад дараагийнх нь хүн болох 85 оноос Хунсен гэдэг хүн ерөнхий сайд болсон. За ингээд тэр Хунсен гэдэг нь болохоор Вьетнамын дэмжлэгтэй цорог цэрэг улс төрийн маш хатуу удирдлага тогтоосон. Үүнээс болж ер нь бол Вьетнамын харим 100 мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийг өөрийн цэргийн багийг Камбожид бүр ингээд байнга байрлуулад за ингээд дэг журам тогтоож хянж исэн юм байлээ. Ер нь Вьетнамын ард байсан асар том санхүүжүүлэгч буюу зөвлөлт холбоот улс. Одоо юу гэдэг яг ингээд нөгөө 90 оноос ингээд задраад за ингээд нөгөө Вьетнамууд чинь юу Камбожтой мантай. Өөртөө юу вэ? Уул нь бол Вьетнамууд авчаад Камбожийг цэргийн 100 мянган цэрэгтэй Камбожийг хянаад байдаг. Гэтэл яг үндэ Вьетнам нь өөртөө болохоор зөвлөлт холбоот улсын нөлөөнд байсан. Гэхдээ яг энэ үед удирдах байх үедээ бол Вьетнамчууд юу яатсан байна те тэр нөгөө нэг Хэн Самрын гэдгээ авч хаянгууд араас нь Хунсен гэдэг хүнийг гаргасан юм байна те. Тийм байна. За тэгсэн 1989 оны 8 дугаар сард Вьетнамд цэргүүдээ Камбожоос бүрэн гаргасны дараагаар Камбожийн ардын бүгд найрамдах улс нэрээ өөрчилсөн. За ингээд нэрээ өөрчлөнгүүтээ Камбож улс болгосон. Тэгэхээр яг ийм учраас шинэ үндсэн хуулиа батлаад коммунист хэм хэмжээ арай жоохон зөөлрч ирж байгаа юм л да. Тэгээ яг нэг Камбож гэдэг үгийг сонсохоор айгүй сонь санагдаад байгаа. Тэгсэн энийг бол хооронд нь ялгаж салгах ойлгох хэрэгтэй ингэнэ. За дуудлагын хувьд ч гэсэндээ энэ ерөөс ингээ хоорондоо ялгаатай. За хуучин Кампучи гэдэг байсан юм байна. Одоо харин тий зарим хүмүүс Кампуч гээл зарим нь Камбож гэдэг. Тий. Хуучнаар бол Кампучи юм байна шүү дээ. За 1989 оноос Камбож болсон юм байна. Тий 89 оноос. Тэгэхээр хуучны хүмүүс бол Кампучи гэдгээр нь мэдээд идэх байна шүү дээ. За тэгсэн энэ нөгөө Хунсен гэдэг хүн чинь гараад ирсэн шүү дээ тийм ээ. Тэгсэн. Хунсентэй хамт нөгөө хаан гэдэг байгаа Нородом Сианук нь салгалаад явж байгаа л да энэ үед нэг юм
одоо бэлгэдлийн чанартай хаан гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ Нородомын хажууд хунсын бол өстой жинхэнэ нөгөө үндэсний удирдагчийн хэмжээний юм амар том хүн байсан юм байл та. Тэгээд Нородом бол хажууд нь ерөөсөө л нэг юм ямар ч эрх мэдэл байхгүй утсан хүүхэлтэй төдий. Өстой жинхэнэ нөгөө бэлгэдлийн чанартай үзүүлбэр гэх юм ааш. За ингээд сүүлдээ нэгдсэн үндэсний байгууллага оролцохгүй бол энэ Камбож улсын улс төрийн байдал бүр үнэхээр хэцүү болоод эхэлсэн. Тэгээд дотроо ч ард иргэдэн алуулж хідуулаад хохироод хурш ус орнууд даач гэсэндээ гайвуулаад байсан учраас Камбожийн асуудлыг авч хилцэх зүйтэй гэж үзээд 1991 онд Парист энхийн хилцээр гихчийг хийгээд тэгээд Камбожид инх тайван тогтоох олон улсын гэрээ байгуулж байгаа. За тэгсэн энэ гэрээнд Камбожтой ямар нэгэн байдлаар ашиг сонирхол хувь заяагаа холбосон дэлхийн 19 улс орон оролцож гар үсгээ зуржээ. За одоо туслах чинь гэсэн үг шүү дээ тий. Энэ гэрээгээр яасан гэхээр Камбожид иргэний дайныг зогсоох, улс төрийн бүх хүчнүүдийг хүлээмжшөөрөх, ардчилсан сонгуул явуулах, хаант засгийг нь сэргээх, нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн оролцоог бий болгох зэрэг асуудлыг хилэлцээд тэгээд оролцогч бүх талууд нь зөвшөөрсөн юм байна. Ер нь бол яг юу яж байгаа юм байна лээ. Нэгдсэн үндэсний байгууллага яг тэр үед бол яг нэгдсэн үндэсний байгууллагчгийн ажилласан. Гэрээний дагуу 92-оос 93 оны хооронд Нүүбийн тусгай баг ирж Камбожид ажилласан. За энэ тусгай багт дэлхийн баг өнцөг булан бүрээс Нүүбийн гишүүн баг бүх улсаас нийтдээ 22 мянган хүн. За энэ 22 мянган хүн дотор чинь цэргийн албаа агч маш олон тооны зөвлөхүүд сонгуулийн мэрэгчлэтнүүд ирж Камбожийг сэргээн тохинулах ингээд одоо баг сүүлийн 20 дугаар зууны баг ингээд 80 он хүртэл ерөөсөө ингээд дайтцсан ийм одоо сапирцсан улс байсан. Тэгээ Камбожийг сэргээн тохинулахад тусалсан байт юм байлээ. Зэвсгүүдийг нь хурааж авсан, сонгуулийн бэлтгэл ажлыг нь одоо хангуулж одоо сонгуул хийхэд нь зааварлаж тусалсан байт юм байна. За дээрэс нь юу яасан? Дөрвөстийг Камбож руу нь буцааж одоо эх оронд нь буцааж авчрахад энэ хүмүүс ажилласан. Тэгээд хүний эрхийн хяналт тавих ийм дөрвөн гол үүрэгтэйгээр баг бүтэн жил хагас Камбожид 22 мянган нүүбийн төлөөлөгч нар очиж ажилласан. 93 оны 5 сард анхны ардчилсан сонгуул болоод за ингээд сонгуульд Нородом Сианукийн хүү Нородом Раннарид гэдэг ийм хүний удирдсан одоогийн хаан Нородом Раннарид гэж хүний удирдсан Фунсимпек гэдэг нам ялт байгуулсан. Фунсимпек. За энэ сонгуулийн үр дүнгээр Камбож улс ерөнхий сайд 1-р Нородом Раннарид за ерөнхий сайд номер 2 Хунсен гэсэн 2 ерөнхий сайдтай болоод нөгөө Хунсен аваагүй юм уу тий? Тий 2 ерөнхий сайдтай болоод ингээд Нородом Сианук хаан ширээндээ иргэн очоод Камбожийг үндсэн хуулийн хаант засагтай улс болгоод сэргээсэн. За ингээд Камбож улс дахиад нэрээ солиод Камбожийн хаант улс болсон. Яа сүүлдээ бүр айгу энэ улсыг өрөвдөөд ах юм а хэцүү маа тий. Үндэсний юм нэг л гээл нэг яриа л байдаг. Гэхдээ яг иймэрхүү жишээн дэр бол өстой амар хэцүү сонсогддог юм байна. За, Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болж энэ хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлье. За тэгээ. Эрүүл амьдралын амтыг мэдрэх сүрэтагаар Юна Мууны сүм хүчлийн умдаа хамтран ажиллаж байна. За 2023 оноос Gift компани хэрэгжүүлсэн Юна Мууни гэдэг брэнд болохоор General Commerce гэдэг одоо энэ шугамар худалдаанд гарч богино хугацаанд зах зээлд тэргүүлсэн ийм брэнд ундаа болсон юм билэ. Тий, тэгээ энэ Мууни болохоор зөвхөн сүм хүчлийн бактери биш. Эслэгээр баяжуулсан цор ганц бүтээгдэхүүн. За дархлаа, хоол боловсруулалт, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн зэрэг олон талын ач холбогдолтой ийм өдөр тутмын ундаа. Тэг би энийг ингээд нэг тараг гэхээр тараг биш. Шингэн. Тэг сүү гэхээр арай өтгөн. Тэг би яг үнэ хэлж нэг тийм сонир санагдаад ууж чаддаг байсан юм байна. Сүүлийн үед айгүй хуудаг болчихсон. Тийм шүү дээ. Энэ гэхдээ нөгөө манайхан ч сүүлийн үед ер нь жоохон ашигтай бактери ч юм уу тийм иймэрхүү сүм хүчлийн ундаа угаас сурсан л та. Гэтэ Муунигийн хувьд бол нэмээд эслэгээр баяжуулсан гэхээр айгүй зүгээр юм байна. Одоо нөгөө өтгөн хатаад байгаа хүмүүс чинь эслэгт өндөртэй бүтээгдэхүүн хэрглэж ийжл тэр хатаад байгаа өтгөнөд гадагшлуулна шүү дээ. Тэгэхээр бол яалтчгүй айгүй сайн л юм байна. За тий, ер нь бол энэ ийм нарийнхан сорволтой жижиг ийм ундааг ингээ нөгөө урд явж хахад л тий хятад солонгос кино минон дээр бүгдээрээ уугаад идэв залуучууд. Одоо гэхдээ манай соёлд айгүй өргөн ороод ирсэн мөлий. Харин тийм орж ирж байгаа. Тэгэд манай дүүгийн хлав ингээд бүр 30 шигээр наваа тавьчихдаг хоёр хүүхэдтэй. Хөрөгчнийхөө нүүрэнд ингээд нөгөө хийчдэг. Тэгээ сүүл би дүүгийн хаяг дуурайж ингээд нэг гэртээ авч тавьж үзсэн байхгүй бөөнөр. Тэгсэн чинь өглөө болгон гэрээсээ гарахтаа нэгийг сороолох юм билий. Тэгэхээр энэ Муунигийн хувьд болохоор юм байгаа. Ямар ч өөх тосны агуулмж байхгүй 72 цагийн бүрэлдэхтэй 1.5 г эслэгийн агуулмж нь айгүй өндөр юм шүү дээ. 1.5 г гэж байгаа. Тэгээд дархлаа өндөртөө ор 1.5 г гэдэг чинь. Тэгээд дархлаа дэмжин цусны холестерин чихрийн шижингийн эрсдлийг бууруулна гэж байгаа. Ходоод гэсэн үйл ажиллагааг тэнцвэржүүлж өгнө. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаална. За гол нь өдөр тутамдаа ууж ийж дархлаа маш сайн дэмждэг. Тэрнээс нэг өдөр уучаад мартаж явж байгаад 10 өдрийн дараа уух юм бол нэг тийм амар нөлөө үзүүлэхгүй л гэсэн.
За уухад бол нэр үнэхээр гоё амттай. Тий. Тэгээд зарим хүмүүс чинь ингээд лактоз шингээж чаддаг одоо лактозын мэдрэг ийм хүмүүс бас үеийн үед бас байд юм байна. Тий. Тиймээс ашигтай бактериуд лактозыг урдчлан задласнаар ийм хүмүүс ч гэсэн лактозны одоо шингээж чаддаггүй гэдэг хүмүүс ч гэсэн уух боломжтой. Одоо нөгөө сүмөг хэрэглэхээр ингээд гүйлгээд хүмүүс шүү дээ. Гүйлгээд ч юм уу эсвэл гидсэн дүрээд хийг харах гэдэг хүмүүс юм гэсэн үг. За тэгэхээр бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 Тэг4 11 11 гэсэн дугаараас авна. 77 Тэг4 11 11 Moonie гэд Facebook-ээс бичих юм бол аль биесны хуудас гараад ирэх нь шүү. За, эрүүл амьдралын амтыг мэдрэх суурайтаагаар Юна Moonie сүүн хүчлийн ундаа хамтран ажиллаа. Юнагийн Юна рестораны бүх салбаруудаар болон бүх супермаркетуудаар байгаа юм байна. Супермаркетуудаар нэр үргэн харагдчихжээ. За бид Камбож улсын хааны тухай ярьж байгаа. За тэгсэн 1997 онд Хунсен цэрэг хөдлөглөө. За төвхтэй энэ нэг балан юм чи. Нэгдүгээр ерөнхий сайд Нородом Ранаридыг төрийн эргэлт маягаар ингээд шахаж гаргаж байгаа юм л да. Одоо төв нь бол түр харсан сонгуул явуулаад бөө юм болж байгаад яаж байгаа шүү дээ тий. Сонгуулийн үр дүнд нэгдүгээр ерөнхий сайд болсон чинь нөгөө хоёр чинь нэгийг өдөлхөө ачиж байгаа гэсэн үг. Тэгээ Камбожийн хаан Нородом Сианукийн хүү нэгдүгээр ерөнхий сайд Нородом Ранарид эх орноос энэ үед бүр цутгаас өөр аргагүй болоод цутж ийн л да. Тэнгүүтээ бас Тайландд дөрвж байгаа. Өмнө нь болохоор энэ аав нь юунд Бээжинд дөрвсөн шүү дээ. Хүн Тайландд дөрвөөд тэгээд Камбож дахин одоо нэг намын давмгаалтай болоод эхэлж байгаа юм л да. Тэгэхээр ер нь айгуу донслоготой улс байсан юм байна. За энэ үед Нородом Сианук хаан бас л юу ч хийж чадаагүй. Тэгээ Хунсен төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлээд Камбожид хагас авторитар дэглэм бэхжүүлсэн байт юм байна. Тэгээд 1985 оноос хойш 23 он буюу саяхны хүртэл 2023 он хүртэл Камбожийн ерхий сайдын албыг энэ хүн хашсан байт юм байна шүү дээ. Саяхны одоо 2хан жилийн өмнө гэсэн үг тий. Тэгэхээр ер нь бол Камбожийг бараг 38 жил удирдсан хүн юм байна энэ Хунсен гэдэг чинь. Тэгэхээр дэлхийн нөгөө хамгийн удаа ерхий сайдын албыг хашсан хүмүүсийн нэг гэж явдаг юм байна л да. За хэдийгээр 1993 оноос хойш сонгуул явагдсаар байсан ч гэсэндээ сөрөг хүчнийг шахаж гаргах, хэвлэлийн эрхчлөлөө хязгаарлах, хуулийн байгууллагаар дамжуулан өрсөлдөгчөө хорих, интернет сүлжээнд хяналт тавих, цэргийг ус төржүүлэх гэх мэт арга механизмаар яаж хийж яагаад төрийн эрхэнд хүн байгаад л байсан гэсэн үг. Тэгээд 2023 онд албан ёсоор тэтгэвртэй гараад ерхий сайдын албыг өөрийнхөө хум манад шилжүүлсэн юм байна. Өөрийнхөө хүүд хүртэл амар даварцсан байгаа зү. Ерхий сайд байж юу? Ерхий сайд байж өөрийнхөө албыг шилжүүлж мэлжүүлээл. Өөрөө ч гэсэндээ зүгээр нэг тийм юугаар гараад ирсэн юм биш ороо босгоо цагаар гараад ирсэн юм шиг. Яг уу энэ нөгөө нэг Нородом Сианук гэдэг хаан маань ер нь ингээд нэг тийм чимээ нэргүүл байдаг юм байна. Тэгээд тий ингээд 53 оноос Францаас тусгаар тогтнуулахад одоо оройлон гүйцэтгсэн тэр үед бол жишээ нь ингээд чухам ард түмний хайртай хаан үндэсний баатар байсан. За тэрнээс хойш үл ерөөсө хаан ер нь энэ олон үмээ самумдор ард түмний хамгаалах гэдэг юм уу тий ийм байгаагүй. Ер нь ингээл 91 онд инхийн гэрээ байгуулад 93 онд ардчилсан сонгуулийг хийгээд өгсөн. За ер нь тэгэл хааны бараа сураг ер нь баг байдгүй шахав. Тэгээ ерхий сайд хэн байна? Ашир бол өөрт нэг хаан гэдэг бэлтгэлийн чанартай учраас эрх мэдэлж байдгүй бах. Тий? Тэгээд мэдээж өөрийг нь буцаагаад хаан болгосон учраас Нородом Сианук ерөөсөө л нэг юм бэлтгэлийн чанартай. Тий? Тэгээл ингээл ер нь нэг тийм хоббигоо хөөгөөл ингээл улс орны одоо нөхцөл байдал бол тэр ерхий сайдын харьяаны асуудал гэж бодсон уу? Ер нь ингээд нэг тийм өөрөө ингээл ер нь бол өөрөө юу хийдэг байсан юм бэ гэсэн чинь хөгжим зохиогоол дуулаад дууныхаа клипийг хийгээл тий тэгэл дүрс хүчлэг хийгээд явж байсан. Сүүл рүүгээ бүр нөгөөдөг чи бүр кино найруулад эхэлсэн. Бурхан 40 гаруй кино найруулсан гэж. Зөө. Тий баг 40 гаруй кино найруулсан. Энэ улс орны асуудал чи надад ямар хамаатай ингэж ер нь тийм л юм байна. Яг нэрээ ингээд бүтцийнхээ хувьд гэсэн анх нь уулан ч тийм л дээ. Одоо эрх мэдлийн хувьд бол хаан бол бэлтгэлийн чанартай байна гэд. Тэгтэл эн чинь хаан тий. Ийм амир ороо босгоо хүмүүст ингэж юу олноороо дүрвээд өгч яхад яаж тэгж чимээг мэдгүй. Харин 40 гаруй кино найруулсан. Азийн одоо хаадуудынхаа дунд гэдэг юм язгууртнуудын дунд кино хаан гэдэг хоч авсан. Зайлвал кино найруулгаас өөр нэг онц юм ийдгүү. Тэгэл дуулаад хөгжим бичээл найруулагч хийгээл байж идэг. Иймэрхүү төрлийн хаан байж. Тэгээд Франц, Хятад, Хойд Солонгос зэрэг энэ орнууд руу маш их аялдаг, жуулчилдаг. Тэгээд 2004 онд Нородом Сианук 82 наснда за ингээд би миний нас өндөр боллоо. Бас өвчтэй байна. Би өвчний учир шалтгаанаар нас өндөр болсон учраас хаан ширээнээсээ би татгалзаж байна гэсэн. Энэ нь болохоор 55 онд хаан ширээнээс татгалзаж исэн. Хаан ширээнээс хаан болонгуудаа дараа нь өөрийгөө аавыгаа хаан болгоод өөрөө ерхий сайд болсон ш 55 онд. Тэгсэн сая бол 2004 онд
дахиад 2 дахь удаа хаан ширээнээс өөрөө татгалцсан юм байна. Тэгээд ер нь бол дэлхийн түүхэнд ингэж хаан ширээнээс 2 удаа татгалцсан тохиолдол ер нь бол баг байдгүй шахуу юм байна. Гэхдээ хаан ширээнээс 55 он татгалзчихсэн гэхээр нэрнгээсээ бүр үнэхээр улс төрийг сонирхдаггүй байсан юм болов уу? Францчуудын хараадснаар тий. Францчууд ер нь явж байгаад айгүй зөв хүний хаан ширээн тавьсан юм шүү. За Камбожийн үндсэн хуулиар байгуулагдсан хааны зөвлөл гэж байдаг юм байна. Тэгээд энэ хааны зөвлөл Нородом Сиханукийн хүү Нородом Сихамоныг дараагийн хаанаар сонгосон. За одоогийн хаан гэсэн үг л дээ. Тэгээд тухайн үед олон нийт улс төрчид түүний ийм нөгөө эвнэгдлийн эрх мэдэлийг зөөлөн зан чанарыг нь маш өндрөөр үнэлж ирсэн гинэ. Одоогийн хааныхаа. Тэгээд Нородом Сихамоны гэдэг болохоор энэ хаан 1953 оны 5 дугаар сарын 14-нд Пномпень хотод төрсөн. Тэгээд түүний энэ Сихамоны гэдэг нэр нь болохоор аав Сиханукийнхаа Сиха гэдгийг аваад за ээж Монинет гэдэг энэ хүнийхээ Мони гэдгийг аваад тэгээд түүнийг Сихамони гэж нэрлэдэг юм байна. За аав ээжийнхаа нэгийг одоо манайхаар бол Батыг нь цэцэгтэй авчлаа л гэсэн үг. Тийм бай. За. За тэгээд Нородом Сихамони бага насндаа ер нь Францад сурч жагаад тэгээд дараа нь Чехословак буюу одоогийн Чех улсын Праг хотод бүжгийн консерваторид элсэж суралцаад бүжгийн сонгодог бүжгийн найруулгын чиглэлээр мэргэжил эзэмсэн юм хүн байдаг юм байна. За тэгэнгүүтээ хожим нь Прагийн урлагийн академид магистрийн зэрэг хамгаалсан гинэ. Ерөөсөө өөрөө нэг юм урлагтай. Тэгээд хүүгэж гисэн хонтой хүүгэж гисэн ийм урлагийн юугаар явуулсан юм байна. Харин яг явуулсан гэхүү эсвэл зүгээр ингээ баг багт нь яг нөлөөлөөд ингээ хүн өөрийнхөө хүслээр явдаг уу мэдгүй. Францад амьдарч байхдаа баруун Европын урлагийн арга барилд суралцсан гинэ. Тэгээд Франц, Чех, англи хэлээр бол чөлөөтэй ярьцдаг юм хүн байт юм байна. За тэгсэн Чехт бүжигчин бүжгийн багш найруулагч соёлын элч зэрэг ажлуудыг хийж исэн ийм хаан гинэ. Тэгэнгүүтээ бас Франц улсад Камбожийн соёл урлагийг сурталчлах зорилгоор театрын жүжиг найруулад бүжгийн сургалт бас явуулдаг ийм хаантай юм байна. Тий. Харин гэр бүлийн хувьд буюу хувийн амьдралын хувьд бол ерөөсөө гэрлээгүй, тэгээ өөрөө хөтгөө өөрийн амьдралаа нөгөө Камбож улсын соёлыг сурталчлах хүмүүнлэгийн үйлсэд зориулахыг илүүд үзсэн ийм хаан гинэ. Тэгээд одоогийн хаан чи ингээд гэрлээгүй хүн юм байна айгу сонин. Хааны удам байгаад байдаг. Нэр удам ярина шүү дээ. Тий, тэгсэн тэгээ нөгөө Камбожийн үндсэн хууль зааснаар хаан ширээ бол эцгээс хүүд үе дамждаг. Ийм уламжлах засаглал бол биш юм байна. Зүгээр харин сонгон шалгаруулалтаар хаана гаргаж авдаг. Тэгэхдээ сонгон шалгаруулалтаа хааны удмаас. Тий, одоо чинь сонгон шалгаруулалтаа 1779-өөс 1797 оны хооронд Камбож улсыг захирч исэн Андонг гэдэг ийм хааны удам байдсан юм байна. Тэгэхээр энэ Андонг хааны удамд хамаарах 30-аас дээш насны ирчүүдээс сонголтоо хийгээд хаан ширээндээ суулгадаг. Тэгээ болцлыг нь хангаж байгаа хүмүүс Нородом болон Сисоват гэдэг ийм авгтай хүмүүс байдаг гинэ. Дандаа хааны удмынх л гэсэн үг. Тэгээд Камбожийн хааны зөвлөл энэ хүмүүсээс сонгож авна. За ингээд шинэ хааныг нэр дэвшүүлээд сонгоно. Хааны зөвлөл 9 гишүүнтэй ерхий сайд, үндсэн хуулийн цэцгийн дарга, парламентын удирдлагууд, тэгээд буддийн шишний 2 урсгалын тэргүүн одоо хамплам хүртэл оролцдог юм байна. Хааны удам гэдэг зөвлөл гэдэг дээр. За ингээд одоогийн хааны том ах 95 онд ерхий сайд болж исэн Нородом Ранарид 2021 онд нас орсон учраас түүний бусад ах нар болох 45 онд төрсэн Нородом Чакрапонг, 51 онд төрсэн Нородом Сидибала гэдэг ийм хүмүүсийг одоо гэдэг хааны дараагийн хаанд боломжит нэр дэвшигчж үзэж байгаа. Гэхдээ саяын нэр дурсан хүмүүс бол одоогийн хааны ах нар учраас энэ хаанаас өмнө нас орох магадaltaй. Тэгэхээр тэр энд тохиолдолд энэ ах нарын 30 хүрсэн эрэгтэй хүүхдүүд дахиад одоо юу гэдэг нэр дэвших баха. Боломжит хувилбар гэж үзэж байгаа юм байна тий. Тэрнээс яг нэг хааны удам хаанаас залгамжлан тэгэл нөгөө хүүтэй байх ёстой гэдэг юм байхгүй болохоор бас нэг бодлын амарч. Тий зүгээр хааны удмын эрчүүдээс сонгож авах юм байна. Тэгвэл бас амарлын тий. Зайн түрээд манай нэвтрүүлэг өндөрлж байна. Нэвтрүүлэгтээ UB Eats хоолоо идсэн үү, хүргээд өгөө гэсэн үрэйтаагаар хамтран ажиллалаа. За мөн эрүүл амьдралын амтыг мэдэр гэсэн үрэйтаагаар Юнамүний сүүн хүчлийн ундаа хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээллийн онцлогоорой 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.